За сайн байна уу? Сайн байна уу? За борон дөр суманд бас өрхөн ногооны аж ахуй эрхэлдэг гам өрөнтэй уулзчихэд. За тэгээ гам өрөн маань болохоор хэдэн жил ногоо тарьж байгаа лээ? Ер нь бол нэг сүүлийн 11 12 жил ногоо тарьж. За тэгээд энэ жилээс болохоор ингээ хүлэмжтэй болоод хүлэмжний аж ахуй эрхлээд давхар явж байгаа тий. Энэ жилээс хүлэмжний талбайтай өөрийн гэсэн өөрхөө бас урах цаваад урамшаал байж. За одоо ингээд хүлэмжний аж ахуй эрхлээд явахад одоо анхаарах зүйл ер нь юу байна? Ер нь бол яг эхлээсээ хүлэмжээ сайхан дотор сүртэй бариад тэгэл энэ 100 ямарч байсан юмнуудынхаа бордоо мордоо бол өөрсдийнхөө зүгээр л юуны бордоо малын бууц мууц тиймэрхүү юмнуудаар бор шороогоор бордоогоо хийгээл яасан. Энэ жил урагч сайхан ариун хүлэмжээр бол анхаарат авах юм бол хүн бага л та. За хэдэн төрлийн ногоо тариалж байгаа вэ? За би бол энэ хүлэмжинд ямар ч байсан 4 төрлийн ногоо тарьсан. Хүлэмжний ил талбай дээр бол 5 төрлийн ногоо тарьсан байна. За борон дөр сумын одоо хамгийн газар болохоор энэхүү одоо талбайг ерөнхийдөө ашиглалтын гэрээ байгаа дүн төлбөргүй тав ногоо тариулдаг. Дээрэс нь ингээд сайхан хүлэмжтэй болоод тэгээд энэ талаар ингээд сэтгэлээ хуваалцвал ер нь ямар сэтгэлтэй байна вэ? Сайхан байна. Энэ жил анх удаа хүлэмжийн аж ахуйг хүлэмжийн ногоо тарьж үзлээ. Урамсч байна. Тэгээд эх жил ч гэсэн бас дахин бас давхар бас хүлэмжтэй болох санаал байна. Тэгээд энэ жил бол ерөнхийдөө өөрсдийн бод сансан урах цаавал ахиу авсан. Өдөр болгон шинэ урах зэдээд хүүхдүүд маань ч гэсэн ямар гоё юм бэ? Урахцсан энэ хүлэмжний өдөр болгон өөрсдөө бас хараад урамшаад энэ ихэд сайхан таатай, каптай. Тийм би бас нэг танаа ингээ хажуулт нөгөө ногоо тариалдаг. Тэгээд нөгөө хүүхдүүдээ ингээд байнга ингээ авчирч иж өдөр болгон багш хатж ирж услахаа болно ингээ арчилгаан дээр ингээ зорилцуулдаг. Тэгээ яг энэ дадлыг чинь харахад бас нөгөө залуу одоо өөрийнхөө өөр хажууд бас энэ өөрийнхөө одоо энэ дадал хөвчлийг бас уламжлуулж өглүүлж байгаа юм шинж бас ингээ ажиллагддаг. За тэгээд одоо ирээдүйд одоо энэ үр хүүхдүүдтэй болно одоо энэ залуу үеүүдэд зориулж тий одоо урайлга хөвлөвөл одоо та юу гэж хэлвэ? Ер нь одоо энэ залуу хойч үеэ хүүхдүүдээ ийм сайхан ногоо тарихад өөрсдийн гараар тарьсан ногоо гэдэг чинь ямар сайхан эко ногоо гэдэг чинь ямар сайхан байх вэ? Тэгээ залуучууд та бүхэн ногоогоо тариад өөрсдөө хүнсний хэрэгцээг 100% хангаад тэгээд илүү гарсан ногооч байсан дутуу байсан ногооч гэсэн хамаахгүй. Ер нь бол ногоогоо өөрсдөө тариад үр хүүхдүүдтэйгээ тариад авч итгэжил хамгийн сайхан кайф байна да. Тэгээд тамгын газартаа болон борон дөрийнхаа тамгын газарт баярлалаа байс талснаа хэлгэлье. За баярлалаа. Таны одоо урах цариун байх болтугай. Цаашдаа ажиллаж амжилт хүсье. За баярлалаа.